COVID-19 эсрэг вакцин хэрхэн ажилдаг вэ? Вакцин хийлгэх нь бид өөрсдийгөө хайртай хүмүүсээ болон өдөр тутамдаа уулзаж таардаг хүмүүрийг коронавируст халдвар COVID-19-с хамгаалах аргуудын нэг билээ. Вакцин нь вирус гэх мэт өвчин үүсгэгчийг бид хиймлэр таниулах замаар дархлаа тогтоодог хамгийн сайн аргуудын нэг бөгөөд дараа нь жинхэнэ халдвар хүний биед орж ирэхэд бие мах бодийг хамгаалах дархлааны ой санамжийг үүсгэдэг. COVID-19 эсрэг вакцин нь өндөр үр дүнтэй, аюулгүй, баталгаатай болох нь олон судалгааны үр дүнгээр батлагдсан юм. Уг вакцин нь хүний биед хэрхэн дархлаа тогтоодог талаар би өөртөө ковидын эсрэг вакцин хийлгэхийн өмнө мэдэж авахыг хүссэн учраас эмнэлэгт ажилладаг эгчээсээ асуусан юм а. Ковидын эсрэг вакцин хүний биед нэвтрэн ормогцоо вирусын сэртэнгийн уураг үүсгэх мэдээллийг хэрхэн үйлдвэрлэхийг биеийн эсүүдэд зааж өгдөг байна. Вирусын сэртэнгийн уургууд олноор үүсэж дууссаны дараа mRNA эс дотор задарч биеэс гадагшилдаг. Вакцины нөлөөгөөр биед үйлдвэрлэгдсэн энэхүү сэртэнгийн уургийг хүний дархлааны тогтолцооны эсүүд таньдаг болсноор түүнтэй хэрхэн тэмцэх арга боловсруулдаг байна. Ийхүү жинхэнэ коронавирус хүний биед нэвтэрсэн тохиолдолд вирусын сэртэнгийн уургийг дархлааны эсүүд таньж устгаж эхэлдэг байна. Онцлог нэг чухал зүйл бол вакцинд ямар ч вирус агуулгаддаггүй тул вакцинаас халдвар авах аюул огт байхгүй. Харин вакцинаар дархлаа тогтоох үйл явцын нөлөөгөөр дархлааны хариу урвал үүсдэг байна. Жишээлбэл вакцин хийлгэсний дараа гар хүндүрлэх, толгой өвдөх, баг зэрэг халуурах шинж тэмдэг илэрч болно. Энэ нь хэвийн хариу урвал гэж үзнэ. Хэрв вакцины 2 тунг хийлгэх шаардлага тавигдаж байгаа бол энэ нь удаан хугацаанд бие махбодод хүчтэй дархлаа тогтоох ач холбогдолтой байдагтай холбоотой юм а. Вакцин хийлгэх нь коронавирус халдвар COVID-19 тархалтыг хязгаарлах, хайртай хүмүүсээ хамгаалахад та бидний оруулж буй томоохон хувь нэмэр болох билээ.